Сайн байцгааны эрхэм хүнд сонсогчдоо холбоос подкастын энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараараа та бүхэнд баяр жаргал гэдэг залуу хүрч оролцуулж байна. За баяр жаргалаа өөрийгөө манай сонсогчдод бас товчхон танилцуулаач. За баярлалаа төгөлдрөө. За юуны өмнө энэхүү подкастыг сонсож байгаа та бүхэнд өнөөдрийн мэндийг төвшүүлье. За миний нэр Баяр Жаргал гэдэг. Монгол Улсын их сургуулийн биологийн факультетыг 2008 онд экологч мэргэжилтэйгээр төгссөн. За дөнгөж энэ жил мөн адил экологч мэргэжлэрээ магистрийнхаа зэрэг хамгаалаад байж байгаа. За одоогоор бол байгаль орчны нөлөөллийн үнэлгээний Green Trends гэдэг компани ажиллаж байна. Ерөнхийдөө байгаль орчны нөлөөллийн үнэлгээг голцоо хийдэг ийм байгаа. За баярлалаа. За таныг урьж оролцуулах та нь бол яг энэ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй бас ч ярих гэж бодсон юм. За энэ байгаль орчны яг нөлөөллийн үнэлгээ гэж яг юуг хэлдэг юм бэ? Яг юуг хамааруулж авч үздэг вэ? За байгаль орчны нөлөөллийн үнэлгээ яг уу манай улсд бол одоогоор бол 23-4 жил яригдаад хийгдээд хуулийн батлагдаад хэрэгжиж явж байгаа ийм асуудал. Ерөнхийдөө дэлхийн хэмжээндээ бол нэг 50-аад жилийн түүхтэй зүйл байгаа юм. Тэгэхээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэдэг бол одоо альва төслийн үйл ажиллагаа тийм одоо боловхоо байдаг юм уу, зам тээвэр байдаг юм уу, эсвэл эрчим хүчний төслүүд гэдэг юм уу. За үйлчлэгээний төслүүд байж болно. За эдгээр төслийг одоо хэрхэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл багтаагаар төлөвлөх юм бэ? Яаж одоо тухайн төслийг байгаль орчинд нөлөөлөл багтаагаар хэрэгжүүлэх вэ гэдэг одоо зүйл дээр нь судалгаа хийгээд тэгээд одоо хэрэгжилтэн зөвлөмж өгдөг ийм одоо хэрэглүүр байж байгаа. Тэгэхээр яг хуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ бид нар ярьдаг боловч энэ бол зөвхөн байгаль орчны асуудал биш. Байгаль орчин гэдэг маань өөрөө бүхий л одоо амьд бол амьгүй нийгэм болон одоо юу гэдгийг бусад одоо салбарын асуудлуудыг бол өөрсдөө багш шингээж өгдөг. Тэгэхээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэдэг нь сүүлийн үед одоо шинэ одоо төвшөнд бол гараад 3 дахь үеийн явж байгаа. Тэгэхээр одоогийн төвшөнд яаж нөхөр байгаль орчин гэдэг зүйлийг дотор нь одоо байгаль орчин, за нийгэм, эдийн засаг, за тэгээ хүний эрх хэрэгжүүлөө, за гендрийн асуудал гэх мэт маш одоо олон нарийн одоо зүйлсийг өөртөө багтаадаг болж гисэн. Тэгэхээр одоо бид нар ч гэсэн бас энэхүү одоо салбар дугны одоо ийм салбарт ажиллаж байгаа. Энийг одоо бас судалгаанд ажилдаа авч хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Зөв. Тэгэхээр байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэг чинь бол яг энийг яг төсөл хэрэгжихтэй зэрэгцэж явдаг юм уу? Өмнө хийгдэх юм уу? Тэзүүтэй цуг хийгдэх юм уу? Яг энэ үе шат процессын талаас нь бас жоохон дэлгэрүүлж өгөөч. Энэ бол айгүй чухал хэсэг байна шүү дээ. Тэр тухайн төсөл маань байгаль орчинд хэрхэн нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг үнэлээд нэгсээ тэрийг нөлөөллийг бууруулах арга хэмжээг нь бас зөвлөдөг гэж ойлгож болох уу? Тий, ер нь бол тий төсөл одоо Монгол улсын хуулинд бол төсөл хэрэгжүүлэхээс өмнө одоо энэ байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн байх ёстой юм заалт байж байгаа. За олон улсын жишгээ ярих юм бол яадаг вэ гэхээр төслийн одоо концепт буюу үндсэн санаа гарч ирэхдээ зэрэгцүүлээд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажил нь эхэлдэг ийм зүйл байж байгаа. Тухайн үнэлгээгээ аль болох хамгийн одоо боломжтой байдлаар хамгийн одоо эрттэй аль болох эрт эхлүүлэх нь одоо тухайн төслийг байгаль орчинд ээлтэй сөрөг нөлөөлөл багтаагаад туслана гэж үздэг. За зөвхөн байгаль орчин биш нийгмийн асуудал байна. Тэгэхээр тухайн төсөл хэрэгжиж байгаа бүс нутагт одоо иргэдийн асуудал, тухайн нийгэм эдийн засгийн асуудлуудыг төслийн одоо концепт завьж хахад ер нь бол судалгаагаа аваад эхэлж явах нь ер нь бол хамгийн үр дүнтэй байж байгаа. Нэгэн төслийн манд хэрэгжилт эхэлсний одоо дараа энэ асуудлаа яриад эхлэх юм бол ер нь бол оройтсон байж байгаа. Одоо бол одоо бид нар сайн мэдж байгаа шүү дээ. Одоо альва нэг төсөл хэрэгжүүлэхэд одоо иргэдийн зүгээс ямар их одоо зүйлсүүд яригддаг үлээ те. Тухайн төсөл хэрэгжүүлэгч болон мэргэжлийн байгууллага за тэгээд одоо орон нутгийн захиргаа иргэдийн хооронд үл ойлголцлууд үүсгэдэг. За энэ үл ойлголцлуудыг үүсгэхгүй тулд яах вэ гэхээр ер нь бол төслийг хэрэгжүүлэхээр одоо санаачилсан этгээд маань санаа гаргасныхаа дараа л ер нь бол мэргэжлийн байгууллага зөвлөгөөг аваад ажиллаа эхлүүлж байгаа нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байна. Зөв. Бас би зүгээр яг сайн мэдэхгүй байгаа даа. Тэгээд чамаас жоохон тодруулъя гэж бодлоо.
Одоо альва нэг юм хийх гээд байж байгаа эхлээд тэзүү гэж нэг хийгээд байгаа шүү дээ. Энд нь яг юу хамаардаг юм бол энд нь яг байгаль орчны одоо та ядын төлөөлөх байдлын үнэлгээний энэ хэсэг яг тэзүү гэдэг юмд ордог уу юу? Тэзүү гэдэг маань ер нь бол нөгөө техник эдийн засгийн үндэслэл гэж байгаа. Ухаан төсөл маань одоо яаж хэрэгжих юм? Хаана ямар барилга байгууламж баригдана гэдэг юм. Ямар одоо өртөгтэйгээр энэ тухайн төсөл хэрэгжиж болох юм гэдэг энэ тооцооллуудыг хийж идэг. За эдрийгээ бол хамгийн багадаа 3 хувилбараар нь авч үздэг. Энэ төслийг энд хэрэгжүүлвэл яах вэ? Энд хэрэгжүүлвэл яах вэ? Эсвэл бүр өөр газар хэрэгжүүлвэл яах вэ? Үн өртөг зардлын хувьд ямар байхаар вэ? Ажиллах хүч маань жишээ нь юу гэдэг энэ 3 өөр одоо байршлалт маань ажиллах хүчний одоо хүрэлцээ хэр байх юм гэдэг юм уу? Эсвэл тээвэрлэлтийн хувьд бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хувьд аль нь хамгийн одоо ашигтай хувилбар байж бүгд. Энэ тооцоололтыг гаргаж өгч байдаг байна. Манай жишгээр бол яг хэзүүний шатанд бол байгаль орчны судалгаа бол ер нь харилцаа адилгүй хийгдчихэд. Гэхдээ бол хангалттай түвшинд байхгүй төлөв байдлын хэмжээнд за энэ одоо байршилтаар бол ийм юм одоо юу гэдэг орчин нөхцөлтэй юм байна. Тэ биологийн янз бодлогод нэг юм гэдэг юм. За усны нөөцийн хувьд бол ийм байна. За хөрсийн хувьд бол одоо иймэрхүү хөрсүүд байгаа юм байна гэдэг ерөнхий одоо суур мэдээлэл орж ирдэг. Яг тэрэн дээр бол наривчлсан ухаан тэзүү болгоныхын энэ хөлбүүд дээр нь одоо байгаль орчны нөлөөллийн түн шинжилгээ хийж байгаа зүйл нь бол хайцангуй байдаггүй. Олон улсын жишгээ харах юм бол тэзүү байгаль орчны үнэлгээ хоёр маань ер нь уялдаж явдаг. Хоорондоо ер нь бол мэдээлэл маш их солилцдог. Зэрэг ер нь л эхэлдэг. Тэзүүний одоо ажил эхлэхэд байгаль орчны ажлын эхлээ судалгааг нэгээд харилцан уялдаатай хоорондоо мэдээлэл солилцоод хамгийн одоо эдийн засгийн хувьд өөр өгөөж бүхий. Гэхдээ байгаль орчинд хамгийн одоо нөлөөлөл багтаад энэ хувилбарыг ер нь бол гаргаж ирэх гэж энэ хоёр одоо судалгааны ажил маань явдаг, ийм жишээ байдаг. Одоогор бол яг томоохон төслүүдийн хувьд бол энэ хэрэгжиж явж байгаа боловч бусад одоо дийлэнх төслүүдээр бол хүн тэзүүнд явж дуусаад тэзүү батлагдсны дараа байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь явдаг. Тэгэхээр яг үхээр тэзүүн дээр тэр авч үзэж байгаа хувилбарууд дээр байгаль орчны нөлөөллийн дүн шинжилгээг хийгдэж амжихгүйгээр энэ хоёр бичиг баримт тусдаа батлагдаад төслийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болж байгаа ийм зүйл байна. Харин яг таны яг ярианаас сонсоход цуг ингээд хийгдэх хэрэгтэй юм шиг байна те бүр төслийн санаа гарахаас ахуулаад яг хийгдэх явж явах хэрэгтэй гэдэг чинь. Тэгэд яг энэ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ яг хийгдснээр тухайн төсөл цаашид юунаас хамгаалаад байгаа юм? Ямар ач холбогдолтой? Ямар нэг цаад гарах одоо би бол бодохдоо те нөлөөллийн үнэлгээ гэхээр нэг цааш ирээдүйд гарах нэг одоо хохирдлогыг л одоо бууруулах гэдэг шүү дээ энэ үнэлгээний ажил бол. Ер нь бол яг тий байгаль орчны нөлөөллийн үнэлгээний маань энэ чинь бол хэрэглүүр гэж явдаг. Энэ бол хэрэглүүр буюу одоо ухаан төслийг хэрэгжүүлэхэд одоо гарын авлага болж байгаа ийм зүйл. Тэгэхээр хамгаалах гэдгээс илүүтэйгээр эн чинь бол өөрөө нэг салбар дундын аягүй том юм багц зүйл байгаа даа. Тий багц зохицуулт маягийн юм болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр за төслийг хэрэгжүүлэгчийн хувьд ухаан судалгаа хийлгээд энэ тайлангаа гаргаад авлаа гэхэд ер нь бол үйл ажиллагаанд шаардлагатай тэр нэг байгаль орчинтой холбоотой, байгаль орчны хамгаалалттай холбоотой бүх одоо зүйлүүдэд бидний товчиж байгаа гэсэн. За нөгөө талдаа яг үг гэдэг чинь байгаль орчны яамн дээр жишээ нэг хувь нэрч идэг. За орон нутгийн захиргаан дээр нэг хувь нэрч идэг шүү дээ. За хяналтын байгууллагуудад бас нэг хувийг нь авч байгаа. Яг үхээр ухаан төсөл хэрэгжүүлэхэд ямар асуудлууд анхаарах хэрэгтэй юм бэ? Хаана одоо үйл ажиллагаа явуулж болохгүй юм бэ? Жишээ нь ховор урмал нэг газар байлаа, тэнд нь үйл ажиллагаа явуулж болохгүй юу гэдэг төсөл хэрэгжүүлэгч энэ судалгааг өгөөгөр мэдэхгүй болчихно. Шийдвэр гаргагч нар бас мэдэхгүй болчихно. За орон нутгийн иргэдч мэдэхгүй болчихно. Тэгэхээр энэ мэдээллийг яг үхээр талуудад гаргаж ирээд за энд ийм асуудал байна. Ийм одоо чухал амьдрах орчин байна. Эсвэл чухал ийм одоо ус бүхий одоо сав одоо газар байна. Тэгэхээр энд нь бол үйл ажиллагаа явуулж болохгүй. Энэ бол ийм одоо байгаль орчны чухал асуудлуудыг хөндөж байна гэх юм уу. Эсвэл одоо ийм нийгмийн асуудал хөндөд байна. Эдгийг талуудад тэгш одоо хүртээмжтэйгээр мэдээлэл гаргаж өгч. Тэгэхээр талууд шийдвэр гаргахтаас тэр төслөө хэрэгжүүлэгчтэй тэр бодит мэдээлэл дээр үндэслсэн ийм одоо шийдвэрүүдийг гаргаад явна. Төсөл хэрэгжүүлэгч бол яг үхээр ирээдүйд одоо мэдхгүйгээсээ болоод гарч болох тэр том асуудлууд те нийгмийн болон байгаль орчны асуудлуудаас зайлсхийх боломжийг олгож өгнө. За шийдвэр гаргаж байгаа байгууллагууд гэдэг юм уу хүмүүст бол яг үгээр энэ одоо төслийг хэрэгжүүлэхэд ийм бодит нөлөөлөлд гарах юм байна. За энэ газарт нь бол болохгүй юм байна. Нөгөө талдаа яг үгээр энэ нөлөөллүүдийг одоо за ийм үйл ажиллагаа одоо хамгааллын арга хэмжээнд тийм менежмент төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд бид бол ийм хэмжээнд барьж болох юм байна гэдэг тэр одоо ойлголтыг өгч.
Тэгэхээр аль талдаа явах вэ? Энэ төслийн талаар бүх ойлголтыг аваад ирээдүйд ерөнхийдөө тэр төсөл маань амжилттай хэрэгжих гэдэг юм уу? Эсвэл орон нутгатаа илүү өгөөжтэй байх. За байгаль орчны одоо асуудлууд дээр зөв одоо хамгааллын ажлуудыг одоо хийх нь ер нь бол чиглэл болж дэмждэг үзүүлдэг. За одоо тэгвэл үнэлгээний ажлууд ингээд төсөлтөйгээ хамт анханасаа зэрэгцээд хийгдээд явах хэрэгтэй. Яг өнөөдрийн төсөлд энэ Монгол улс байгаа байгаль орчны одоо нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг эрхтэй хичнээн компани байдгийг ер нь тэдний хөгжлийн шатанд одоо таны хувьд те судлаач нэг төвшөндөө явна гэж бас хардаг бай. Үнэхээр одоо чанартай үйлчлэгээ үзүүлж чадчихна уу? Эсвэл те анхаарах хэрэгтэй зүйлүүд байна уу? За хөгжлийн хувьд бол одоо 1990 оноос дундаас хойш те анх Монголд нөлөөллийн үнэлгээ гэж зүйл хийгдчихсэн шиш 2010 хүртэл яг эхлэлийн үе байсан те аж ахуйн түвшинээр үүсээд одоо мэргэжилтэнгүүд дөнгөж одоо ухаан чиглэл дээр одоо ажиллаж эхлээд туршлага хөрвүүлэх энэ зүйл байсан баг. За 2010 оны үед бол одоо чи мэдж байгаа хос Монголд уул ухаан тагсан тий асар олон одоо үйл ажиллагаанууд зэрэгцэж явсан. Түүнийг дагсан маш олон одоо эдийн засгийн салбарууд бол эрчимжиж эхэлсэн. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор яг хөхөр 2010 оноос хойшоо нэг үе солигдсон байж магадгүй гэж миний хувьд үзэж байна. Тэгэхээр одоо бол нэг за дөнгөж эхлээд нэг үүсэж ирсэн үе. Түүний дараах одоо нэг юу гэдэг нэг боловсрч байгаа тийм дөнгөж бид нар одоо нэг суралцаад нэг үеийн явж явах шиг байгаа. Одоо бол яг хөгжлийнхөө төвшөнд бид нар бол тийм өндөр төвшөнд бол хүрчээгүй суралцаал явж байна. Тэгэхээр яг бидний зүгээр суралцж байгаа үйл явц маань бол харьцангуйгаар удаан байгаа. За энэ нь бол бас маш олон одоо хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Зөвхөн одоо юу гэдэг бид мэргэжилтнийхөө хувьд одоо бэлтгэдэг зүйл бас биш. Энэ бол улс төр нийгмийн эдийн засгийн маш олон хүчин зүйлүүд байгаа. Бид нар эдийн засгийн хувьд хэд хэд удаагийн юм уналтанд орлоо шүү дээ. Тэгэхээр энэ маань бас энэ салбарт асар хэмжээгээр нөлөөлж байгаа. Тэгэхээр бид нар бас энэ олон одоо бэрхшээлүүд дундаас ямар ч үсэн ингээд салбар унгаахгүй хүн шиг ингээд аваа явж байгаа юм зүйл болж байгаа. За миний зүгээр одоо сүүлд тооцоолсноор бол яг байгаль орчны нөлөөллийн үнэлгээний салбарт аж ахуйн нэгжлэр ажиллаж байгаа 1000 орчим юм мэргэжилтэнгүүд байна. Үүнээс гадна яг хөөхөр одоо зөвлөх экспертүүд бас байж идэг. Их сургуулиуд ажиллаж байгаа багш нар маань тийм үү. Эсвэл одоо шинжилгээ ухааны академийн одоо судлаач нар юу гэж үнэлгээний компани жоох ингээд нэг боожих гоод учир зүг болоод явж байна гэж ойлголоо. Таны хувьд одоо энийг энэ салбарыг хөгжүүлэхийн тулд ерөнхийдөө цааш төрийн зүгээсээ эсвэл одоо үнэлгээний компани салбарт ажиллаж байгаа иргэдийн зүгээс тэгээ судлаачдын зүгээс ер нь яг юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг бай. Илүү сайжруулах гэвэл. За илүү ер нь сайжруулах гэвэл халуудын оролцоо бол маш чухал та. Зөвхөн юу гэдэг төрийн зохицуулалт гэдэг бид хүлээгээд авах шаардлагагүй бас аж ахуйн нэгжүүд за энэ салбарт нь ажиллаж байгаа мэргэжилтэнгүүд ч гэсэн ер нь бол энэ өндөр оролцоотой байх хэрэгтэй. За миний зүгээр бодож байгаа одоо бид нар ч юу дутагдаад байна гэхээр боловсон хүчин маань өөрсдөө бас өөрсдөө чадварчуулах асуудал нэлийн дутагдaltaй байна гэж хараад байдаг. Тэгэхээр яг энэ салбартаа ажиллаж байгаа одоо судлаач одоо энэ мэргэжилтэнгүүд маань олон улсын боловсрол эзэмших гэдэг юм уу тийм. Олон улсаас бид тэр мэдээллийг маш ихээр импортлох ийм шаардлага байна гэж хараад. Зүгээр анзаараад байхад бол бид нар одоо нэг юм 2010 оноос хойш нэг тогтворчлолт өсөлт байхгүйгээр яг үнэлгээний салбар маань ер нь бол ийм доктортой яг ийм нэг удаашралтай яваад байгаа маань ерөөсөө бидэрт нэг ийм цус элбэх асуудал байна гэж харагдав. Тэгэхээр хэдлийн мэдээлэлээс ажиглаад бид нар маш их хэмжээгээр мэдээллийг импортлох хэрэгтэй, мэдлэгийг импортлох хэрэгтэй. За хоёрдугаарт яг үгээр мэдээж одоо төрийн зохицуулалтын хувьд бол энэ бол их ойлгомжтой болох хэрэгтэй байгаа. Одоо бол бас манай зохицуулалт сайн л та улсын сайн туршлагуудыг өөртөө шингээсэн. Гэхдээ зарим нэг одоо энэ зүйл дээр бас ийм зохицуулалтаа эргэж харах асуудал байна. Зарим нэг ойлгомжгүй зүйлсээ бас ойлгомжтой. Өөрийн хатан чадвар маш их дутагддаг. Бол байх хэрэгтэй тийм. Том аюу, жижиг аюу гэдэг асуудал яригдах хэрэгтэй болж ирж байна. Ер нь бол энэ байгаль орчны асуудал гэдэг маань өөрөө их динамик асуудал шүү дээ. Энийг бол ийм статик тийм байлгаж болдоггүй зүйл. Тэгэхээр энэ уян хатан өөрчлөгдөж байгаа энэ одоо динамик дунд нь бид нар яаж одоо энэ салбараа дэше үүдэн татах вэ гэх юм бол маш уян хатан чанарыг шаардах хэрэгтэй байгаа. За аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө бас төлөвшлийн хувьд бол одоо төдийл юм бас сайн төлөвшөхгүй байгаа тийм.
Тэгэхээр энэ одоо бас мэдээж тохицуулалтайгаа тухайн одоо үйл ажиллагааг өдөртөө аваа явж байгаа захирал удирдлагатай холбоотой асуудлууд байгаа бах. За нөгөө талдаа бас тэр төсөл хэрэгжүүлж байгаа одоо аж ахуйн нэгжүүдийн маань бас суур мэдлэг бэлэн хангалттай биш байдаг тийм байгаль орчны үнэлгээний талаарх ойлголт бол сайн бас сууж чадаагүй байж байгаа. За иргэдийн хувьд маань байгаль орчны үнэлгээг байгаль орчин нийгэмд үзүүлэх гээд байгаа нөлөөллийг бууруулахад нь ингээд туслах хэрэглүүр гэж ойлгохгүйгээр өөрт одоо олгогдсон юм зөвшөөрөл өгөх юм механизм гэж ойлгоо. Тэгэхээр одоо юу гэдгийг судалгаа хийгээд нэг төслийн одоо байгаль орчны үнэлгээг нь барьж чад тэгэхээр иргэдтэй уулзалт хийгээд танилцуулга хийгээд тайлан дээрээ санал авах гээд очиход энийг зөвшөөрлөх гэж ойлгоод маш их эсэргүүцдэг. Энэ одоо үйл ажиллагааг зөвшөөрөхгүй. Бид нар бол үйл ажиллагааг зөвшөөрөхгүй биш. Энэ үйл ажиллагаа хэрвээ яваад эхлэхэд байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэх юм бэ? Энэ нөлөөллийг бид нар яаж бууруулах юм бэ? Эдийн засаг нийгэмтэй нутгийн иргэдэд яаж илүү өгөөжтэй байх юм бэ гэдэг нь одоо санал дүгнэлт одоо зөв хэмжээнд авах гэдэг. Гэтэл энэ дээр бол ойлголт байдаггүй. Тийм маш их олон асуудлууд байдаг. Тоочод байвал ер нь бол цаг хүрэхгүй баг. Тэгэхээр бид нар бол шийдвэр гаргаж байгаа, хууль тогтоож байгаа институцийн хувьд бол бэгч сайжрах, тэр уян хатан чанараа сайжруулах хэрэгтэй байна. За мэрэгжлийн одоо баг бүрэлдэхүүнтэй болох хэрэгтэй чинь яамны дэргэд гэдэг юм уу, сайтын одоо зөвлөлт дээр байдаг юм уу. Аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө бас дотооддоо боловсон учраас маш сайн чадахжуулах хэрэгтэй. Хөдөлгөөний бас илүү мэрэгжлийн байх хэрэгтэй байна. Энэ бол мөнгө олох хэрэглүүр гэхээс илүүтэйгээр тэр яаж ирээдүйдээ энэ байгалаа авч үлдэх үү? Яаж одоо бид энийг өвлүүлж үлдээх үү? Бүх одоо газраас нь тийзээ дуусахгүй. Эргээд одоо үйл ажиллагаа хэрэгжлэхэд тэрний дараа энийгээ буцаагаад нөхөн сэргээгээд хамгааллын ажиллагаа хийгээд буцаагаад одоо ирээдүйд дараагийн үеийн удам маань тэр газрыг эргүүлж ашиглах ийм боломжтой хэмжээнд нүлдэх ийм одоо зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Нутгийн иргэдийн хувьд бол энийг өөрсдөө шийдвэр гаргах гэж байгаа энэ процессд оролцож байгаа боломжийг ашиглах. Өөрт байгаа бодож байгаа хүсэж байгаа энэ төслийг за хэрэгжлээ гэхэд бидэрт одоо ямар нөлөөлөл үүсэх гэдэг тэр зүйлийг бид нар ийм одоо зүйлийг хүсэхгүй байна. Та нар энэ дээр ийм одоо төлөвлөлтүүдийг хийгээд өгөөч. Бид нар одоо орон нутгийн хувьд бол ийм асуудлууд байгаа даа. Энэ асуудлаар ийм шийдэл санал болгож өгөөч гэдэг юм уу. Яг ийм бодиттой одоо креатив одоо ийм үр бүтээлтэй ийм одоо саналуудыг өгдөг болох ч гэдэг юм уу. Ийм зүйлүүд байгаад байна. За тэгээд мэргэжлийн судлаачдын хувьд ч тэр яг нөлөөллийн үнэлгээ гэдэг зүйлээ бас маш сайн судлах хэрэгтэй байгаа даа тийм. Зөвхөн одоо юу хэрийн судалгаа яваад тэр датагаа тайланд оруулаад дуусч байгаа асуудал биш. Тэр хэрийн судалгаагаа яаж одоо яг бид нар бодиттойгоор авах уу? Эргээд яаж тэрийг зөв анализ дүн шинжилгээ хийгээд за энэ дээрээ тулгуурлаад яаж энэ төслийн үйл ажиллагааг энэ судалсан мэдээлэлтэйгээ холбож бид нөлөөллийг үнэлэх юм бэ гэдэг энэ нарийн зүйлүүдэд бас чадварчлах шаардлага байгаа болов уу гэж байна. Бас таны хэлсэн дээрээс яхад бол асуудал мэдээж аль салбар дээр бол байгаа. Маш олон төрлөөр янз янз. Сая таны ярианаас ойлгож авсан зүйл бол бидэд өөрсдөө эхлээд нэлээд сайжрах хэрэгтэй гэдгийг бас хэд тавцчлаа. Тийм салбар маань. Яг л энэ чинь асар том салбар шүү дээ. Ингээд хасан чинь 1000 гаруй хүн ажиллаж байна гэдэг. Тийм одоо энэ бол албан ёсоор ажиллаж байгаа. Гэтэл цаагаараа дахиад ингээд дамаа ингээд зөвлөхүүд идрэж тэгэхээр нэлээд том салбар байгаа. Маш олон хүний амьдралыг авч явж байна. Гэтэл энэ салбарыг шүү ингээд илүү сайжруулах мөн бас нэр хүндтэй болгоход бол энэ салбарын маань боловсон хүчин энэ компаниуд яг өөрсдөө хичээж өөрсдөө анхаарч явахгүй бол одоо 10 жилийн өмнөх шиг өнөөдөр ингээд байгаад иж болохгүй нэ. Ингэх юм бол цаашид одоо энэ салбар маань магадгүй ингээд унах ингээд төвшөнд очиж магадгүй байхгүй. Би бол тэгж л ойлголоо. Тэгээ ер нь өнөө би бас аль нэгж байна. Ер нь бол салбараа илүүтэйгээр сайжруулъя өргөжүүлъя. Илүү одоо бид нар нэр хүндтэй байг бол өөрсдөөсөө тэгэхээр бид нар өөрсдөө одоо юу гэдэг салбараа хамгаах ажил хийж болохгүй гэдэг дээр л хувь хүн өөрөө бас нэг тийм өөрөөсөө асуулт асууж явах хэрэгтэй байхгүй юу? Ер нь би энэ үйлдэлийг хийж байгаа. Одоо зарим нэг одоо кейсүүд байна шүү дээ тийм яг хууль зөрчсөн ч гэдэг юм уу тийм зүйлүүд бас гараад сүүлийн үед бас зарим нэг нь яригдал эрхээ асуулаад яваад. Тэгэхээр энэ маань өөрөө бас энэ салбарыг зөвхөн тэр одоо хувь хүн компани асуудал биш. Бүгд энэ салбарын асуудлыг одоо хөндөж байгаа байхгүй. Тэгэхээр салбарын нэр хүндтэй байх үгүй нь ерөөсөө л маань ажлыг хийж байгаа гүйцэтгэж байгаа тэр аж ахуй нэгж түүний мэргэжилтэнгүүд удирдлагын одоо бас
нэлээд том оролцоотой асуудал байх хэрэгтэй. Тэр илүү өөрсдийнхөө нөгөө этик ёс зүйтэй байх хэрэгтэй тийм. Тэр энэ зүйл дээр бас өөрсдөөсөө асуулт үе асууж шаардлага байна гэж байна. За би таны сая 21 оны ихээр гаргасан юм тайлан байж байна та судалгааны ажил дээр үнэлгээний компаниуд болгон энэ цар тахлын үеийн нөхцөл байдалд үнэлгээ хийсэн. Таны ажлын талаар бас товчхон бас тайлбарлаж өгөөч те. Энэ судалгааны ажилд хамгийн анхаарал татчихсан та өөр чинь төсөөлж байгаагүй тэр асуудал яг юу байсан бэ энэ судалгаанд? За яг хөө энэ судалгааг бол 2020 оны 12 сарын сүүлээр ерөнхийдөө санаанд гарч ирсэн. Яг бид ч одоо нөгөө ковид гэдэг хөл хорионд орчихсон. Гэрээрээ ажиллаж байсан үе. Тухайн үед бол одоо миний болон одоо цуг хамтарч ажилласан хүмүүсийн ямар одоо зүйлд сонирхол авчихсан бэхээр одоо энэ хөл хорионд үед одоо маань салбарын мэрэгчлэнгүүд аж ахуйн нэгжүүд ер нь ямар хөө нөхцөл байдалтай байгаа юм тийм. Ажлаа одоо хэрхэн одоо зохицуулж явж байна. За тэгээд үйл ажиллагаанд нь одоо ямар доголдол бэрхшээлүүд гарч байна. За энийг одоо өөртөө юу гэж харж байна те. Ер нь бол нөгөө нэг санаа бодлыг сонсъё гэж бодоод судалгааныхаа ажлын одоо асуумж зүйлүүдийг хийж эхлээд 21 оны 1 сарын 13-нд яг тайлангаар дээр босруулж эцсийн байдлаар гаргасан байна. Тэгэхээр яг энэ аль болох ер нь бол өргөн хүрээг хамарсан бүх аж ахуйн нэгжүүд хамруулъя гэж үзээд 100 гаруй аж ахуйн нэгж бол судалгааныхаа одоо асуумжуудыг явуулсан. Үүнээс бол 83 аж ахуйн нэгж бол бидэрт бол судалгаагаа хүргэсэн байж байгаа. Тэгэхээр яг ковидтой холбоотойгоор одоо ямар бэрхшээлүүд үүсэж байгаа гэхээр аж ахуйн нэгжүүд маань бол ер нь бол цөөн хэдэн зүйл дээр бол санал нэгдэжсэн л та. Тэгэхээр яг ковидууд яг бүгд гэртээ гарах ямар ч боломж байхгүй тий одоо гарч хэрэг судалгаа хийх гэдэг юм уу. Эсвэл одоо олон нийтийн хурал хийгээд санал сүмжээ аваад явах ийм боломжгүй болцсон үед бол ер нь аж ахуйн нэгжүүд маань төрийн байгууллагын шийдвэр гаргалт уяатан биш байгаа. Одоо цахим болохгүй байгаа их санаа зовж ирсэн. Нөгөө талдаа яг хөөхөр одоо ковид шалтгаанаар орон нутгийн иргэдийн хурал маань хуралдахаа байжсан. Одоо ч гэсэн хуралдахгүй одоо 2 жил гарам данаа явж байгаа. Тэгэхээр тухайн одоо иргэдтэй зориулаад шийдвэр гаргахад нь одоо иргэдийг оролцуулах ийм одоо хэрэгсэлний ажиллахгүй тийм. Ингээд 2 жил орчим барьцсан. Иргэдээ оролцуулж чадахгүй, одоо үнэлгээний ажлаа оролцуулж чадахгүй. За онлайнаар гэдэг юм уу оролцуулъя гэхээр одоо орон нутгийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа гэдэг зүйл маш хүмүүсийн санааг жилээсэн байна. Тэгэхээр ер нь бол төрийн байгууллага за орон нутгийн одоо өөрөө удирдах энэ байгууллага хоёрын манд уян хатан бус байгаа энэ зүйлийг бол нэлээд одоо шүмжилсэн маягийн судалгаа юм болсон байж байгаа. За нөгөө нэг асуудал нь юу вэ гэхээр 83 аж ахуйн нэгжүүд маань ер нь бол ковидын одоо үед бол 50% орлогоо алдчихсан. За ажлах хүчээ бас мөн хэмжээгээр бас бууруулаад цомогдчихсон. За нэлээд хэдэн одоо аж ахуйн би буруу санах гэдэг 5-6 аж ахуйн нэгж бүр үйл ажиллагаа зогсоочихсон тийм. Офсаа дампуурлаар баг зарлсан. Дампуурлаар зарлчихсан тий. За тэгээд бас 10-аад аж ахуйн нэгж байна уу одоо офисын талбайгаа жижигрүүлээд илүү одоо мөнгө хэмнэх энэ горим руугаа орчихсон ч гэдэг. Ер нь бол бэрхшээл бол нэлээд байгаа гэдэг ийм зүйл бол ажиглагдсан. Аж ахуйн нэгжүүд бэрхшээлээ дуртахаас гадна бас шийдлүүдэд хайсан маш сайхан шийдлүүдийг бол санал болгосон байдаг. Тэгэхээр одоо судлаачдын хувьд бид нар яасан бэ гэхээр ерөөсөө үгсэг гээхгүйгээр тухайн аж ахуйн нэгжүүдийн одоо гаргаж ирсэн шийдлүүдийг бүгдийг нь тайлантаа базж оруулаад тэгээд шийдвэр гарах байгууллагад бид нар хөргүүлсэн. За хөргүүлээд одоо бол нэг 1 сарын 13-нд санагдаж байна хөргүүлээд за нэг 7 орчим сарын хугацаа өнгөрч байхад бол байгууллагын яамны зүгээс бол маш одоо нааштайгаар хүлээж аваад салбарын одоо тийм энэ аж ахуйн нэгжүүд тулгараад байгаа зарим бэрхшээлүүдийг бол зас сайжруулах чиглэлээр бол баггүй ажлуудыг хийгээд одоо бол харьцангуй юу гэдгийг аж ахуйн нэгжүүдийн хувьд яг шийдвэр гаргах ёстой холбоотой асуудлууд нь багасаад эхэлж байна. Тэгэхээр энэ бол яаж нэхэр маш одоо үр дүнтэй ийм судалгааны ажил тайлан болоод за үүнийг нь бас тухайн үедээ шийдвэр гаргахч маань бас нааштай хүлээж аваад тий олбот хүмүүс маань тий бүтэн одоо жилийн төлөвлөгөө гаргасан бидэрт хэлсэн байгууллагын яамны зүгээс 2021 онд бол энэ үнэлгээний энэ салбарт
зарим ийм асуудлууд байгаа юм байна. Энэ асуудлуудыг шийдэх бүтэн жилийн ийм төлөвлөгөө гаргаад тэрийгээ ингээд үе шатаагаар хэрэгжүүлээд байгаа. Бидэртээ бол бас хэд удаагийн одоо юу гэдгийг ярилцлагуудыг бол хийсэн. Одоо уулзч болохгүй болохоор зүүмийн уулзалтууд хийгээд за салбарын нийт одоо аж ахуйн нэгжүүд өвчсөн төлөвлөгөөнүүдөд танилцуулсан. Ямар зүйл хийгээд байгаа тийм шинжилгээд хийгээд байгаа гэдгийг танилцуулсан. Одоо бол юу гэдгийг бас зарим нэг асуудлууд бол харьцангуй гайгүй болсон. Тэгэхээр бид нар бол энэ судалгааныхаа ажлыг бол бас зүгээр нэг юм цаг үрсэн зүйл биш байсанд бол маш баяртай байж байна. Зөв энэ дээр ингээд яг та ядын судалгаа гаргахад ингээд маш олон юмнуудыг жоох ингээд үйл ажиллагаа нь ингээд 50% графикаар харуулсан тийм. Энэ арын хэсэг дээр бүх ингээд саналуудаа гаргацсан. Жишээ нь одоо бид зүгээр эндээс зүгээр сонирхоод асууж байгаа юм шүү. Энэ одоо төрийн зүгээс ч гэдэг юм уу энэ аж ахуйн нэгж байгууллагууд одоо янз бүрийн хөнгөлөлт одоо тарталтай холбоотой хөнгөлөлт төр үзүүлээ шүү дээ одоо. Гэтэл одоо энд нь яг танаас салбарын нэг хамрагдаж чадж гин үү? Хамрагдах тий одоо эсвэл тийм ямар нэгэн шалгуур эднэр байдаг юм уу? Энэ талаар бас жоох. Жишээ нь энэ дээр бол одоо нөөц нийгмийн даатгалын шинтгэлийг төр хугацаанд одоо чөлөөлж өгөх эднэр гэсэн тий асуудлууд байж байгаа байхгүй юу? Тий яг хуу яг тусгаалсан яг манай салбарын хувьд бол жишээ нь хөнгөлөлт чөлөөлөлт гэдэг юм уу урамшууллын юм бол яваагүй. Гэхдээ засгийн газрын зүгээс бол улс даяар тий бүх аж ахуйн нэгж иргэдэд ерөн чиглэсэн цогц эдийн засгийн тий ийм одоо арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлсэн. За миний зүгээр бодож байгаагаар бол энэ бол салбарын бүх аж ахуйн нэгжүүд бол хамрагдаад тий тэр нийгмийн даатгалын шимтгэлийг бараг жил орчим аваагүй. За одоо энэ жил бол бас тодорхой хэмжээний хөнгөлөлтөөр шимтгэлээ төлж байгаа ч гэдэг юм уу тий. Одоо ажлын байрных нь ус цахилгаан халаалтыг нь бас хөнгөлж гисэн байхгүй болчихсон. Тэгэхээр энэ одоо зүйлийг бол үе шимийн бол хүртээ явж байгаа ах гэж бодож байгаа. Зүгээр яг ухаалсан болоод ямар нэгэн хөнгөлт урамшуулт бол хамрагдаагүй. Эдийн засгийг нөгөө нэг сайжруулах гад нөгөө жилийн 3% гүйтэй нэг юм зээл явуулна шүү дээ. Тэр их найт бол төгрөгийн цогц зээлийн хөтөлбөр. За энэ дээр бол бас яг манай салбарын хувьд бол ялгаатай зүйл бол ажиглагдсан. За энэ юу вэ гэхээр ерөнхийдөө бид нар ч юм бол зөвлөх үйлчлэгээний ажил хийдэг те оюуны ажил хийж байгаа. Тэгэхээр бидэрт бол тийм бодит хөрөнгө бол үүсдэггүй те. Бид үл хөдлөх гэдэг юм уу? Ийм хөрөнгүүд үүсдэггүй. Тэгэхээр яг үгээр энэ нөгөө зээлд хамрагдaltaй хувьд бол ер нь бол асуудал байна гэж зарим хүмүүс бол хэлжсэн. Зарим нэг одоо аж ахуйн нэгжүүд бол яг хувийнхаа те байр унаага барьцаалсан байдлаар бол хамрагдаад явсан юм зүйл байна лээ. Тэгэхээр ер нь бол миний ойлголтоор бол салбарын хэмжээндээ зөвлөх үйлчлэгээ оюуны юм ажил хийдэг хүмүүст бол бас яг энэ 3% зээл гэдэг нь бол бас хамрагдахад айгүй хүндрэлтэй байсан болов уу гэж ойлгосон. Би ч өөрөө бас тэрэнд нь хамрагдаж чадаагүй. Тодорхой шалтгаануудын улмаас тэгэхээр яг ийм оюуны ажил хийдэг хүмүүст зориулаад ийм зээлийн бүтээгдэхүүн угаасаа манай Монголд байдгүй юм л. Тэгэхээр бас энэ дээр магадгүй дараа бодох тийм асуудал байж болох юм гэж зүгээс бол бодож байна. Тий, ямар нэг энэ үйлчлэгээ бүтээгдэхүүн байдаг бол тий маш олон компаниуд магадгүй сайн ажилчтай алдахгүй ажлын байраа хавж үлдэх хэднэр гэдэг тий энэ баг хэмжээний баг хүүтэй тийм зээлмэл хамрагдаж явна болох юм баг юм шиг санагдлаа. Одоо асуудал ингээд цар тахалтай холбоотойгоор ингээд ажиллах нөхцөл байдал ингээд бүр ингээд оронгоор эргэжтэй штэ. Та хэд бол магадгүй ингээд юу те цомхон бүтцтэй байдаг гэж магадгүй яг хэдэн үнэтэй таныг ажиллах гэж юм басаа мэдэхгүй байна. Тэгэхээр та хэд бол ороо те одоо цахим хэрэгслүүрүүдийг ашиглаад хоорондоо холбогдоод ажиллаа явуулаад байсан байна. Яг үнэтэй холбоотойгоор ингээд сайн хэллээ. Төрийн маань одоо та хэдийн өмнө хийдэг байсан одоо хүлээж авдаг процесс гэдэг юм те. Энэ ажлууд нь цахим болсон уу? Монголио руу орж ийн үү? Танай салбарын те ажил хүлээж авах ажлаа явуулах процесс нь. Гэтэл бол бас орон нутгийн түвшинд бол жоохон хангалтгүй байна гэдэг үг чинь. Энэ яг энэ төрийн түвшинд яамны түвшинд яг яаж байгаа юм танаас салбарын ажил. За ер нь бол юу вэ? Одоо сая ярьсан судалгааны ажил гараад тайланг байгууллагын яам руу оруулахаас өмнө бол цахим болж амжаагүй байсан яам. Тухайн одоо судалгааны үр дүнг танилцуулснаас яг нэг сарын дараа байгууллагын нөлөөлөл ерөнхий үнэлгээ гэдэг үүдэг штэ. Тэгэхээр энэ дүгнэлтээ бол ийм Монголио руу оруулж бүрэн цахим болгосон. Одоо бол яг үгээр ерөнхий үнэлгээний дүгнэлт авахгүй аж ахуйн нэгжүүд одоо цаас бариад яам дээр очихо болчихсон. Бүгд ийм Монголио руу системээр ороод бүх хэрэгтэй тайлан материалуудаа бүгдийг нь сайхан авсаргаад илгээхэд захимаар буцаагаад дүгнэлтээ авчдаг юм болсон. За сүүлд 6 сарын сүүлээр наадмын өмнө чинь
наривч үнэлгээний тайланг цахимаар авдаг ер нь болгосон. За үүн дээр туршилтууд нь хийгдээд миний хувьд гэсэн тэр туршилтын ажилд нь оролцоод тэр нэг систем бүтээх зүйлд оролцоод бас явсан. За тэгээд наадмын өмнө ер нь бол салбарын бүх аж ахуйн нэгжүүдийг цуглуулад онлайнаар танилцуулах сургалтууд хийгсэн. За ер нь бол наривч үнэлгээний тайлан цахим болж байгаа. Тэгэхээр дахиад цааш үрээд хэвлээд ямар олчихгүй систем дээрээ бүх мэдээлэлүүд оруулаад эргээд явах үхээр тухайн систем дээр маань хизээ одоо тухайн тайлан өгсөн хэн гэдэг одоо шинжээч тэр тухайн тайлан нь одоо шүмж хийгдэж байгаа. За хэрвээ шүмж байх юм бол онлайнаар цахимаараа шүмжүүд нь ингээ хүрээд ирчихдэг болсон. Тэгэхээр бол энэ нөгөө шүүмжлэх, тэрэнд хянж үзэх энэ процесс маань бол хялбаршаад цахим болчихсон. Тухайн тайланг одоо яамны мэргэжлийн зөвлөлөөр орж хилцүүлээ батлуулдаг шүү дээ. Яам дээр бол одоо мэргэжлийн зөвлөлөд бүрээлэн их сургууль одоо иргэний нэгэн байгууллагыг ингээд багтаасан юм том бүрэлдэхүүнтэй зөвлөлөө иждэг. За энэ зөвлөл бол тайлан болгоныг авч хилцдэг хурлуудыг хийдэг. Тэгэхээр энэ хурлууд маань одоо бол дандаа зөв ашиглаж хийгдэж байгаа. Өөрөөсөө биеэр очиж уулзах тэр хуралд суух шаардлагагүй дандаа зөвмөр хийж байгаа. За тэгээд давтамжийн хувьд бол маш ихсэн. Одоо хуулиндаа бол тэгдэг нэг удаа сартаа нэг удаа. Одоо бол яаж юм гэхээр юуныхаа хувьд бол улирлаар төлөвлөгөө гаргаад 3 сарын төлөвлөгөө, хурлын төлөвлөгөө гаргаад сар болгоны хэдэн ямар төрлийн тайлангуудыг авч хэлцэх юм бэ гэдэг бүр юм ойлгомжтой болчихсон. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань хизээ тайлбарын хурал болох бай гэдэг ямар одоо байнга ингээл яриа л тэр хүмүүсийн ажлыг алдуулаад байх шаардлагагүй нэгдсэн төлөвлөгөөгөө хараад яг өдрөө ямар тайлбар авах гэдэг мэдээлэл ингээл ирээл мэдээлэл урсгал бол хамаагүй нээлттэй болоод ирчихсэн гэж байна. Тэгэхээр сар дуулн бол нэг 3 удаагийн хурал гэж боловч одоо миний зүгээр анзаараад байгаа 5-6 удаагийн хурал гэвэл сар болго хийгээд байгаа шүү. Тэгэхээр энэ маань бол өөрөө маш их үүдгийн аж ахуйн нэгжүүдийн ажлыг хөнгөвчлж байгаа. Нөгөө талдаа нүгдээ маш удаан хугацаанд ковидын хязгаарлалтаас болоод ажиллаа явуулж чадахгүй гацчихсан байсан аж ахуйн нэгжүүд маань одоо гацсан байсан тайлангуудаа ингээд оруулаад маш ихээр одоо юу гэж юм хурлаар хилцүүлээд ингээд явж байгаа сайн ажил болоод байгаа. Тэгэхээр энэ бол би яг одоо юу гэдгийг цахим болоод явснаас хойш ер нь өөрөө яг удаа бас яг тайлан оруулаг болохоор яг сайн бас мэдэхгүй байгаа юм. Гэхдээ бол ингээд хараад анзаараад хүмүүсийн бичиж байгаа зүйлийг яхад бол маш одоо хурдтай нээлттэй болцсон. Нийгэм одоо тий. Зөв бас ингээд та бас яг энэ чиглэлээр нэгэнт одоо ингээд өмнө нэг том судалгааны ажил хийсэн юм чинь дараад нь бас нэг жилийн дараа ч гэдэг юм уу энэ хугацааны хувьд ковидоос өмнө ковидоос хойш эднэр гэдэг шийдвэр гаргалтын хугацаар судалгаа дүн шинжилгээ хийж яваад бас сонирхолтой юм шүү. Тий уг нь бол наадмын 9 хоногийн амралтын үеэр хий гэж хэлсэн боловч яг ажлын хувьд бол амжаагүй. Уг нь бол яг 6 сарын хугацаатай тий 6 сарын өмнө ямар байлаа 6 сарын дараа ямар өөрчлөлт гарах гэж нэг тийм мониторинг хийх маягаар судалгаа авъя гэд миний хувьд бол амжаагүй. Тэгэхээр яг одоо ковидын дундах энэ одоо юу гэдэг амьдрал чинь ингээд явж идэхээр магадгүй би 12 сараас ч юм те яг дахиад нэг шалгая. Жилийн өмнө ямар байсан юм. Одоо жилийн дараа яаж өөрчлөж өгөх нэг шалгая гэж бодоод байгаа. Энийг бол ер нь бол зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр өөрчлөлтийг харах хэрэгтэй. Тэгэхээр юу гэдгийг бүх юмд шүүмжлэлтэй хандаад байхаас илүүтэйгээр өөрчлөлт нь юу гарч ирж байгаа те энд шинэлэг юу болов гэдгийг бас хармаар байгаа байхгүй. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн хувьд жилийн өмнө хэлжсэн тэр болохгүй бүтэхгүй байсан зүйлсүүд нь магадгүй одоо бүгд бүтдэг болцсон байж ч магадгүй шүү дээ. Эсвэл зарим нэг нь бас болохгүй хэвээрээ байж болно. Тэгэхээр эргээд тий энийг мэдэж аваад явах вөхөр дахиад шийдвэр гаргагч нартаа танилцуулна. За аж ахуйн нэгжүүдтэй бүгдэнд нь танилцуулна тий. Ийм байсан одоо ийм болж та нар ингэж хариулсан байна. Ийм мэдээлэл өгсөн байна. Шийдвэр гаргагч нарын хувьд явах вөхөр ийм байсан байна. Энэ асуудлуудыг та нар ингэ шийдчихжээ. Гэтэл бас ийм асуудал үлдсэн байгаа юм биш үү гэдэг ч юм уу тий. Эсвэл үнэхээр одоо бүгдийн засаад их гоё болсон байна. Баярлалаа гэж хэлэх ч юм уу. Тэгэхээр эн чинь бол их гоё юм бас судалгааны ажил болох гээд байгаа. Ер нь бол нэг бол заавал хийнэ гэж төлөвлөсөн байж байгаа. Зөв бас нэг сонирхолтой сэдв байна л да. За та хоёрын бас нэлээд зүйлийг ярилцлаа энэ залбартай холбоотой. Хоёулагийн бас цагч бас нэлээд явж байна. Яг одоо та сая бол хоёлаа ерөнхийдөө нийтлэг нийгэмдтэй салбарт нийтлэг юм гэлээ. Та бас яг өөрийнхөө компани болон яг өнөөдөр танай байгууллага бас яг ямар ажлууд дээр гол ямар төслүүд дээр хамтарч ажиллаж байгаа вэ гэдэг тэр талаас бас
товч мэдээлэх боломжтой. Болдгүй яах вэ? За манай компани өнөөдрийн хувьд бол яг ихэвчлэн уулуурхаан төслүүд дээр ажиллаж байна. Уулуурхаа түүний дагсан одоо эзэн төслүүдийн байгууллагын нөлөөлөл үнэлгээнүүдийг бол хийгээ явж байна. Ер нь бол яг манай байгууллагын нэг онцлог нь юу гэдэг вэ? Одоо дотоодын томоохон одоо ийм төслүүдийг хамарсан ийм судалгааны ажлуудыг хийх нэг нь одоо нөлөөлөл үнэлгээ хийх ийм ажлыг бол голцоо хийж идэг. За үүнээс гадна ер нь бол гадны бас байгууллагуудаа маш их хамтарч ажилладаг. Гаднаас судалгааны ажлын санхүүжилтүүдийг авч идэг. Гадны одоо байгууллагуудын мэргэжилтэнгүүдтэй хамтарсан судалгааны баг гаргаж ажилладаг гэх юм уу. Ийм давуу талууд байгаа. За одоогийн хувьд бол за гадны 2-3 одоо байгууллагуудтай хамтарсан бас ийм судалгаа явж байна. Өнгөрч өдөр би бас нэг судалгааныхаа ажлыг бас хийгээд мэдээлэл цуглуулах гад агаараас идэхгүй аргаар ээж ийм хөрөмжийг суурилуулчихад хүрээд ирлээ. Тэгэхээр энийг бас одоо манай байгууллага би миний хувьд бол жишээ агуудаагаа ийм зүйл хийж үзэж байна тийм. Тэгэхээр гадны санхүүжилтаар ээж бид нар бас англи руу явуулж шинжилүүлэх. Тэр нь бас их сонирхолтой ийм ажил явж байна. Тэгэхээр ер нь бол аль болох ийм шинжилгээг уучлаарай. Юу саяны юу гэж байгаа нь дэлгэрүүлээд яриад төгөөж сайн агаараас идэхгүй аргаар дээд цуглуулах. Яг юуны дээжийг энэ нь одоо яг юу гэсэн үг идэхгүй аргаар гэдэг нь. За идэхгүй аргаар гэдэг нь ер нь бол агаараас сорч дээд цуглуулах идэвхтэй бол идэхгүй гэж хоёр арга байж байгаа юм. Ерөнхий байдлаар нь тайлбарлаж байгаа. За идэвхтэй арга гэдэг маань яг үгээр одоо төхөөрөмж ажиллаад агаараас тоос сороод тэгээд мэдээлэлээ гаргаж идэг тийм. Одоо багчууд байдаг шүү дээ. Тоосчлтыг үзэх нь байна тийм жишээ нь. За тоосчлтыг үздэг байт юм уу? Эсвэл одоо хийм бохирдуулагч тийм. Үзчихдээ азотын давхар эслэдэг юм уу? Эсвэл хүрлэг хий байдаг юм уу? За янз бүрийн одоо юу гэдгийг агаар бохирдуулагч бол маш олон төрөл байж байгаа. Тэгэхээр идэвхтэй арга гэдэг маань яг үгээр төхөөрөмж ажиллаад тэр мэдээллийг шууд харуулж идэг энэ арга гэж. Дээж явах нь. Тий. Эсвэл одоо юу гэдэг төхөөрөмжөөр ингэж одоо сорьцоо цуглуулаад тэрийг одоо аналитик лабораторид авчиж шийдвэрлэдэг. Тэгэхээр энд бол идэвхтэй гэдэг нь сорж байгаа юм. Одоо босоос ажиллаад агаараас хийж сорж байгаа юм зүйлийг л идэвхтэй арга. Идэвхгүй арга гэдэг маань яг хөрийн жишээ нь тоосон дээр ихэд бортог аваачаад ингээд хээр байрлуулцдаг. Энэ тодорхой хугацаатай байж идэг. Тэнгүүд бортгон дотор одоо тунжаага тоосыг хөрвүүлж аваад тэрэн дээр нь одоо түн шинжилгээ хийж байгаа. Энэ бол ямар нэг идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй зүгээр ингээд бортог аваач тавиал одоо жишээ нь тоосны дээжийг авчиж байгаа. Энд бол багаж ажиллахгүй. Тэ ямар нэг идэвхтэй одоо сорилт хийхгүй ийм зүйл. Миний хувьд сая идэвхгүй аргын одоо хийн бохирдуулагчид жин одоо мэдээлэл авах гэж яваад ирсэн. За энэ маань яг үгээр ийм хуруу шилэнд ер нь бол энэ агаараас энэ хийн бохирдуулагчийг өөртөө шингээдэг ийм одоо хуруу шил баг. Тэгээ энэ хуруу шилийг хээр аваачаад нэг 2-4-7 хоног авч байршуулад тэгээд буцаагаад энийг авчираад лаборатори шинжилүүлж. Тэгэхээр яг уу энэ аргын онцлог нь юу гэдэг вэ гэхээр идэвхтэй арга маань болохоор тухайн момент дох мэдээллийг л авч чаддаг гэсэн үг. Одоо би багц тавилаа 5 минут ажиллууллаа 5 минутын мэдээлэл авах гэсэн үг тийм. Эсвэл 24 цаг тавилаа 24 цагийн мэдээлэл. Тийм ээ. Тэгэхээр яг үхээр энэ бол тухайн моментнаас судалж байгаа. За одоо миний аваач тавьсан хуруу шил юу гэхээр би энийг 2-7 хоног аваач тав. Тэгэхээр 2-7 хоногийн мэдээллийн төрөмжлөг гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр яг байгалийн өөрийнх нь цуур өгөгдлийг таньж мэдэхэд одоо хамгийн одоо тохирох ийм арга. Маш энгийн арга, гэхдээ маш үр дүнтэй арга. Тэгэхээр энэ аргыг ашиглаад жишээ нь эндээс би агаар бохирдол одоо байгаль дээрх ийм бохирдол байна уу байхгүй байна уу гэдгийг мэдчихнэ. Зөв. За ажлаар ойлголоо. Одоо тэгээд өөр ямар төслүүд хэрэгжүүлж байгаа л танах. За яг одоо бол ер нь бол томоохон л уулуурхаа нэг дагсан одоо ийм төслүүдийг бол хэрэгжүүлээ явж байна. За зөвхөн миний хувьд өөрөө бол одоо бол нэг 4 гадны компанид хувь консалт хийгээд бас давхар явдаг. Тэгэхээр үндсэн одоо энд одоо компани үйлчлэснээс гадна би бас өөр одоо консалтинг компаниуд бас судалгааг нь хийгээд ажлыг хийгээд ингээд явж байгаа. Зөвлөх үйлчлэгээ явж байгаа. Тэгэхээр өөрийнхөө компаниг нийлүүлээд одоо бол яг 5 компани төсөл дээр шинэ зэрэг ажиллаж байна гэсэн. Тэр бол нэлийн завгүй бас юм. За тийм байна. Өнгөрүүлж байгаа тий. Тэгэхээр би бол яг таны зүгээр ингээд юу вэ? Яг ингээд өдөр тутам тантай цуг ажилтгүйс ингээд таны ингээд тий сошиал
платформ дээр тавьж байгаа мэдээлүүдийг чинь хараад хардаг л да. Тэгэхэд бол бусад хүмүүстэй харьцуулахад бол яг өөрийгөө хөгжүүлж байгаа янз бүрийн олон улсын сертификатжуулсан ч гэх юм уу аккредит бас нэм сургалтуудад айгүйх сууж байгаа тэр мэдээллүүдийг постлдог. Тэр яг энэ салбарт байж байгаа залуучууд бас яг ингээд өөрийгөө хөгжүүлээд явах юм бол боломж бол байгаа гэж миний хувьд бол харж байна. Тэгэлгүй яг ер нь бол хүн болгонд боломж байгаа. Боломжийг яаж харах вэ гэдэг тэр өнцгөл ерөөсөө өөрөөр байгаа шүү дээ. Одоо юу гэдгийг төлбөртэй болон төлбөргүй маш олон сургалтууд байж байгаа. Тэгэхээр энэ одоо сургалтуудыг өөрөө хайж олоод тэрэндээ бүртгүүлээд суралцаад явах боломж бол хүн болгонд нээлттэй байж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг одоо олон улсын үнэлгээний холбоо гэдэг айгуу том холбоо байж байгаа. Дамжлагын төвхтэй. Тэгэхээр энэ холбооны жишээ нь гишүүний хувьд өмнө бас нөгөө сургалтанд нь суугаад сертификатууд нь авч ирсэн хүний хувьд яадаг вэ? Жишээ нь тэр сургалтанд өөрийнхөө хүнийг Монголлаасаа одоо юу гэдэг мэрэгчлэлтэн залуу мэрэгчлэлтнүүдийг хамруулах боломж уг нь байж идэг. Мэдээлэл бас надад өрчилж ирж идэг. Тэгэхээр яг би бол ингээл мэдээллүүдээр болох нь тийм яг мэрэгчлэлтэй холбоотой хийж байгаа ажилтай холбоотой мэдээллүүдийг аль ингээд нээлттэй хүргэе гэж юм боддог. Яг сургалттай холбоотой мэдээлэл дээр үнслээд одоохондоо бол Монголоос надаас гадна нэг хүн би оруулчихад байгаа. За тэгээд сүүлийн 2 удаагийн сургалтанд нь одоо юу гэдгийг салбарынхаа залуучуудыг оруулах гэдэг бас хайгаад манайхаас олдохгүй байгаа даа тий. Уул нь бол ингээд итгэлтэй бага мөнгөөр тий маш их хэмжээний мэдээлэл аваад өгнө хугацаанд аваад өөртөө шингээгээд үлчих. Ийм боломжтой сургалт байж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо энэ сургалтын жишээ нь бас нөхж байгаа юм байвал маттай холбогдвол би дараагийнх нь одоо сургалтыг ээлж болох юм тий. Одоо тэр тэтгэлэгт намруулах ч үгүй холбогдоод зүйлд нас туслаад явчих боломж бол нээлттэй байж байгаа. Залуучууд бас энэ дээр өөртөө ирэл хэлэхдээ бас судалгаагаа өөртөө хийж явах ийм бас шаардлага бас байна уу гэж хараад идэв. Тийм болохоор л ингээл аль болох нээлттэй мэдээлэл сонио ачнаасаа ингээл дуулгаад бичээл тий. Зөв. Тэгээ бас мэдээллийг тий нөгөө гэт таран sharing is caring гэж нэг үг шүү дээ. Зүгээр нэг сургалтанд сууж байгаа биш энийг бас өөр хүмүүс бас мэдээд авсан юм байдаг гэдэг тий. Энд чинь бас нэг анхаарал тавьж байгаа л хэлбэж та санаа зовж байгаа. Тийм. За баярлалаа. Тэгээд та хоёрын бас яриа бас нэлээд өндөрлөгт өгч байна. Сүүлийн одоо ярих сэдвийг танд өөрт чинь үлдээ. Магадгүй та яриа хэлэхээс өмнө бодож ирсэн. За нэг иймэрхүү юм нэг хэлчихэнсаа гэж бодож ирсэн. Эсвэл миний асуугаагүй дутуу орхитуулсан зүйл байвал бас хэлээч гэдэг. Өнөөдөр ихөө ярилцлагыг өндөрлөё гэж бодож байна. Баярлалаа төгөлдрөө. Би тэгээд өөрөө чинь подкастуудыг юм бол ингээл хараа сонсоол явж ирсэн. За эцээч өөрийгөө одоо юу гэдгийг энэ подкастт ороод яриа өгөөд тэ урдч ярилцаа сууж ингэж юу төсөөлж байгаагүй. Тэгэхээр одоо энэ подкастт оролцох одоо энэ завшаанд боломжийг олгосон чанд юу гэдэг угсаа баярлалаа гэж хэлье. Ерөнхийдөө нэлээ одоо юу гэдгийг юм өргөн одоо хүрээнд хоёлаа ярилцлаа. Бас салбарын болж байгаа болохгүй байгаа асуудлыг бас ярьлаа. Тэгэхээр ер нь бол юу гэдгийг подкастыг сонссон хүмүүс бас манай салбарын талаар бидэрт тулгамдаад байгаа асуудлын талаар бол бас тодорхой хэмжээний ойлголт авах ийм одоо боломж бүрдчихүү гэж бас хувь хүнийхээ зүгт бол бас нэг юм сайхан байна те бас ойлгохгүй байсан хүмүүс бол бас тодорхой хэмжээнд ойлгох ийм боломж бүрдэж байна гэж харж байна. Тэгэхээр яг зүгээр миний одоо юу гэдэг бодож явдаг юм бол би нэг тийм амар бас нэг мундаг юу гэдгийг зүрхий бас том хүн бас биш. Бас л яг одоо живдэр бол үеийн өс төвчөө төгжөөд явах гэж байгаа те бас нэг одоо тэмүүлэлтэй тэмүүллийнхаа хойноос ингээд хөдөлмөрлөж байгаа юм л одоо залуу хүн. Тэгэхээр хүн болгоны бас нэг тэмүүлэлтэй байгаасаа те өөр ингэсэн юм дотоод хүн чанартай байгаасаа нэг өөр ингэсэн нэг юм ертөнцийн өнгө байгаасаа гэж. Тэгэхээр энэнийхээ төлөө бас хичээгээсээ ялангуяа одоо манай салбарт ажиллаж байгаа байгууллагын энэ залуучууд маань маш их хөдөлмөрч байгаасаа гэж ер нь бол хүсдэг. Тийм байх нь ч бас өөрийнхөө хэмжээнд бас хэмжээний одоо үр ойлтой байх гэж бас бодож идэг. Би тийм одоо бас өмнө одоо залуу дөнгөж шинэ төгсөгч те одоо залуу судлаач мэрэгчлэлтэн байхдаа тийм одоо хүмүүсийн гараар ороо явсны хувьд бас тэр хүмүүсээс үлгэрэл аваад ер нь бол хүн ийм байхад те залуу үеэ бэлдэж болох юм байна гэдэг ийм одоо зүйл одоо тархин суулсан учраас одоо аль болох те одоо залуучуудын дөнгөж шинэ төгсөж байгаа мэрэгчлэлтүүднүүдийг одоо авч ажиллах туршлага ийм одоо ер нь бол хүсэлтэй байдаг. Тэгэхээр залуучууд
удаал хандаж ер нь бол бүхэн одоо тийм энэ одоо салбарын ирээдүйн шүү. Ирээдүйг үед л одоо илүү одоо гэрэл гэрэл сайн нэр хүндтэй байх тийм өөрсдөө ч гэсэн их оюуныхаа одоо энэ цар хүрээлт гэлж одоо оюунаараа одоо гэдэг олон улсад өрсөлдөх ийм одоо мэргэжилтэн болохын төлөө хичээ гэж хэлээ да. За уучлаарай би нэг юм зүгээр өөрөөс чинь сонирхоод асуумаар санагдчихлаа. Та бас байгууллага ахлаа явж байгаа, өдөртөө явж байгаа хүний үед яг таны одоо байгууллага болгон өөр юм гэсэн соёлтой байгаа дотроо дотроо соёл байж идэг. Тэгэхээр таны хувьд өөрөө чинь одоо яг байгууллагатай баримтлагдаг зарчим гэх юм уу одоо эсвэл тэр одоо яг нэг зүйлийг тодруулж хэлж өгөөч. Одоо жишээ нь магадгүй илүү би нээлттэй байхыг аль болох нээлттэй байх хичээдэг гэдэг ч юм Таны хувьд яг байгууллагын соёлыг илэрхийлдэг ганц өөрийн үзэл бодол юу вэ? За байгууллагын яг манайх бол яг цаасан дээр бичигдсэн соёл гэдэг байх зүйл бол байхгүй. Гэхдээ бол бид нар байгууллага дотроо бол ийм маш одоо юу гэх юм гэр бүлийн одоо уур амьсгалтай байлгахыг хүсдэг. Манай залуучууд дээр энд одоо манай одоо багт орж ирж байгаа хүн болгоныг бид нар нээлттэйгээр маш их айлгахнаар найзууд гэр бүлийн хүмүүс юм шиг маш тотон ийм уур амьсгал бүрдүүлэх хичээдэг. Яг үйл ажиллагааны бидний баримталтай ганц зүйл бол өсвөл чанар. Бид нар маш чанартай ажиллах ёстой. Үнэн дээр бид нар одоо юу гэх юм хариуцлага бүрэн хүлээх ийм чадвартай байх хэрэгтэй гэж. Ер нь бол манай одоо юу гэх юм компанид ажиллаж байгаа хүмүүс маань дөрвөн журманд одоо захирагддаг. Чи заавал өдөр 9 цагт ирээд 6 цагт яв гэж шаарддаг жишээ. Энийг бол нээлттэй сонголтоор. Яг уу ер нь бол 9-6-гийн хооронд ажлын цаг. Гэхдээ чи эзэж ирж болно. Эзэж одоо ажиллаа хийж болно. Хаач хийж болно тийм. Энэ бол юу гэдэг юм. Дандаа залуучуудтай ажилладаг. Өөрөө залуу хүний бас ингэ бишүүлж байгаа юм уу гэж харддаг. Тэгэхээр бид нар одоо нэг юм тийм одоо нэг боосрохог гэдэг юм албаны зүйлийг бол өөрөөсөө одоо хамт олонтой хүлээмжшүүлдэг. За бас гоё цуг ажиллаж байгаа юм шиг байна. Тэгээ бас гоё таны өөрөж үзэл бодлыг хэрэгжүүлэх гэдэг тэр байгууллагын дотоод уур амьсгалыг бүрдүүлэх гэж байгаа энэ арга барил чинь бас их таалагдлаа. Магадгүй шинэ залуу үеийг танай байгууллагад ажилд ороход бол ийм уур амьсгалаас орчин бас хүлээж явах нэ гэдгийг бас үгээр дамжуулаад хэлээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөё гэж бодож байна. За дараагийнхаа дугаараа уулзлаа. Түр баяртай сонсогчдоо.